Дэлгэр сайхан сэтгэлтэй, дээл бүсэн гоёлтой, дэлхий тэнийн баясгалантай, дээдс нэлхэст бэлэгтэй, хамаг бурхад авран нэгүүлсэж, хотол түмнэрээ амгалан жаргаж, ач буйн нь арван зүгтээ дэлгэрч, аз хиймэртэн дүүрэн байж, сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. Алтан нарны цацрагийг онгижидэн аргамжаад, аглаг уулсынхаа ингэрийн жавар юг үргээгээд, баяр хөөр, инээд хөөр бялхуулсаар онг тунгалаг ижидээ цуглаад байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ, сар шиндээ сайхан шинэлцгээж байна уу. 17 дугаар жарны шар нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хас телевизийн уран бүтээлчдээс бэлтгэн хүргэдэг Мөсний наадгай тэмцээн маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт маань 10 хэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд болон багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар оролцож байгаа лээ. Хүрээ! Хүрээ! Мөсний наадгай хөгжөөнд цэнгэнт нэвтрүүлэгт маань оролцож байгаа багуудаа танилцуулъя. Нэмэх баяр ахлагчтай Шин сар баг. Хүрээ! Хүрээ! Золбоо ахлагчтай Мөсөн шагаа баг. Хүрээ! Хүрээ! Батболд ахлагчтай Эвт дүр баг. Хүрээ! Хүрээ! Буян бадрах ахлагчтай Тэргүүн сар баг. Хүрээ! Хүрээ! Ингээд энэ удаагийн хөгжөөнд цэнгэнт Мөсний наадгай нэвтрүүлэгт маань оролцож байгаа нийт багуудаа амжилт хүсье. Хүрээ! 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 17 дугаар жарны шар нохой жилийн баяр зориулан хас телевизийн уран бүтээлчдээс бэлтгэж байгаа нэвтрүүлгийн эхний даалгаврыг танилцуулъя. Эхний даалгавар маань багууд тус бүр өөрсдийн бэлтгэсэн шүлэг, дуу буюу урлагийн үзүүлбэрээр өрсөлдөгч багуудтай болон үзэгч түмэндээ мэдчилгээ төвшүүлэх юм аа. Ингээд та бүхний өмнө Шин сар багийг урьж байна. Цэнгэр дэлгэцээ үзэн суугаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд Мөсний наадгай тэмцээнд минь оролцож байгаа багийн гэгчүүдийг танилцуулъя гэж бодож байна. Тэгээд манай баруун гуртлаас эхлээд манай 12 иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Лөмб 8 дугаарыг засаг дарга, манай 5 дугаарыг иргэдийн нийтийн хурлын дарга Авир мэд, 12 сумын 3 дугаарыг иргэдийн нийтийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Цэвэлма, багийн ахлагч Нэмэх баяр гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тэгээд та бүхэндээ мэдчилгээ хүргье. Цагаан сарын шиний нэгэн боллоо эрвэлдэхөө айхөө цагаан эсгийг гаднан дэвсээ тэнгэр бурхан дам өргөлөөдөхөө Шин сар багаас мэдчилж байна. Тэмцээний маань салхийг хагалж мэдчилгээ төвшүүлсэн Шин сар багтаа баярлаа. Ингээд та бүхний өмнө Мөсөн шагаа багийг урьж байна. За хас телевизийг үзэн суугаа эрхэм хүндэт телевизч та бүхэндээ 10 сумын эрдэнэ төлөөс зохион байгуулж байгаа Мөсний наадгай цэнгэнт нэвтрүүлгийг үзэн суугаа та бүхэндээ Мөсөн шагаа багаас мэдчилж байна. Телевизч та бүхэндээ 17 дугаар жарны шар нохой жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлж илгээр энх хамгаалтын төрлөөр төвшин сайхан бахын үлзий дэмэлтэй сайхан өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. Багийнхаа гишүүдийг танилцуулъя. 12 сумын ноёны 10 дугаар багийн 12 сумын эрдэнэ төлөөлөгч Цэзэн Зодном. За 12 сумын эмтийн 2 дугаар багийн эрдэнэ нийтийн хурлын дарга Эчин Хорлоо. За 12 сумын ноёны 10 дугаар багийн эрдэнэ нийтийн хурлын дарга Гэрлэма. За миний би хөөслөх 11 дугаар багийн 12 сумын эрдэнэ төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч багийн дарга Золбоо ийм бүрэлдэхүүнтэй оролцож байна. За ингээд та бүхэндээ сар шинийн мэдчилгээ дэвшүүлье. Сайхан хүн жигүүр амрааж сангийн далайд чуулах үе. Тэнгис талын сүрэг бэлчин тэнгэрийн задал шиг тосроо майда хөвч Хүшиг намын талынханда удам зинхэр ойханга
минь өөрийнхөө бүсэн жагаагаас мэдчилж байна. Өөрийн сайхан хангаа нутгийн дугаар мэдчилгээ дэвшүүлсэн багтаа баярлаа. Ингээд та бүхний өмнө Батуул дахлагчтай эвт төр багийг урьж байна. Мөсний наадгын тэмцээнд оролцож байгаа нийт баг хамт олондоо амжилт хүсэж манай эвт төр багаас мэдчилгээ дэвшүүлж байна. Багийнхаа гишүүдийг та бүхэндээ танилцуулъя. Манай Дэлгэрэх Дэнжийн 7 дугаар багийн Эрдэнэ нийтийн хурлын дарга Даваамаа. 12 сумын 5 дугаар багийн төлөөлөгч 12 сумын Эрдэнэ хурлын дарга Амар Төвшин. Дэлгэрхийн 3 дугаар багийн засаг дарга 12 сумын 3 дугаар багийн хурлын төлөөлөгч Бям Хорл. За миний би 12 сумын 5 дугаар багийн төлөөлөгч бүсийн ажиллагаа хэмжээний төвийн ихэмч Батуулд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр манай эвт төр баг бүрдлээ. Арван ханга тавны ман саране ахо ар тэнгэртэй дэнлүүдээ ахо арван ханга тавтай шожоне ахо 아웨지데 댄로데 아이고 Хотол түмнэрээ сайхан шинлээрээ. 15-ны сар сайхан дугаар Айдууны мэдчилгээ хүргэсэн багтаа баярлаа. Ингээд та бүхнийхээ өмнө Буян Бадрах ахлагчтай тэргүүн сар багийг урьж байна. Нийт урангайчуудаа Хаврын тэргүүн сарын сайхан бэлэгтэй сайхан өдрийн мэндийг хүргье. Тэргүүн сар багаас одоо мэдчилж байна. Тэргүүн сар багийнхныг танилцуулъя. Тэргүүн сар багийн гишүүн 12 сумын хурлын төлөөлөгч ноёны 10 дугаар багийн засаг дарга Бям Тогтох. 12 сумын хурлын төлөөлөгч Эхүүл 6 дугаар багийн засаг дарга Төмөө Үлзий. 12 сумын хурлын төлөөлөгч хотын захирагчийн албаны ерөнхий менежер Төмөр Баатар. 12 сумын хурлын төлөөлөгч Буян Бадрах гэсэн бид дөрвөөс одоо та бүхэндээ мэдчилж байна. Янгийн сайхан харц шиг ярвэн үдэн мишсэн ханшинагон ярэсан хаврын таламын ялхарна уртын сайхан душиг ухан санаа саруулхан зумбэрээс дунярцан зумны таламын нагорно тэргүүн сар багаас мэдчилж байна. 17 дугаар жарны шар нохой жилийн сар шинийн байр зориулан бэлтгэж байгаа Мөсний наадгаа цэнгийн нэвтрүүлгийн маань эхний даалгавар амжилттай өндөрлөлөө. Ингээ багуудаа шүүгчдийн түгээс оноо өгч байна. Нийт бүх багууд маань бүгдээрээ амжилттай сайхан мэдчилгээ дэвшүүлж айдуугаа өргөсөн болохоор бүх багуудаа 5 оноо өгч байна. 12 сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран бэлтгэж байгаа Мөсний наадгаа нэвтрүүлгийнхаа дараагийн тэмцээнийг үзэгч та бүхэндээ болон нийт оролцогчдод танилцуулъя. Энэ тэмцээн маань мөсний шагаан тэмцээн байгаа. Баг төсвөрөөс 2 тамирчин оролцож мөсөн шагаагаар байг онноо. Байг онсон тохиолдолд багтаа оноо авчрах юм багмаа. Хөгжөөн цэнгэнд мөсний наадгаа нэвтрүүлгийн маань дараагийн даалгавар бол мөсний шагаан харваа байгаа шүү дээ. Монголчууд маань нэртээр үеэс олон сайхан тоглоомнуудыг уламжлалж ирсэн. Түүний нэгэн жишээ бол мөсний наадгаа байдаг шүү дээ. Тэгээ энэ талаар та ерөнхий мэдээлэл. За энэ монголчууд нэртээр үеэс мөсний шагаагаар наадаж ирсэн байгаа. Гэхдээ нарийн дүрм журмаар бол бид нэр бол мэдээж энэ одоо
тоглох боломжгүй байна те. Бэлтгэл сургалт байхгүй. За тэгээ 21 тохой метр зайд одоо бид өхөн нэг харван одоо нэг хүн 2 сумаад тавьж тэгээ баг тусварээс эртээ эмэгтэй хүн оролцож одоо тэгээд 6 дээр 3 мөс тавьсан байгаа. Тэгээ голынх нь он бол 3 оноо, 2 захын он бол 2 оноо авахаар тэгээд одоо тэмцээн оролдоонд ороход бэлэн байна да. Ерөнхийдөө энэ мөсний шагаа харваг игээд ямар нэгэн арга техникийн хувьд юм уу? За арга техник нь бол их нарийн ёс журамтай байгаа. Тэгээ одоо бид бүхэн одоо тухайн үедээ заа зөвлөж явж хэлсэн бодолтой байна да. За баярлалаа. За баярлалаа. За ингээ үзэгчтэй мөсөн шагаа багийн маань тамирчид одоо шагаагаа харах гэж мөсөө харах гэж байна. За ингээ мөсөн шагаа багийн тамирчин золбоо маань эхний мөсөө тавих гэж байна. За болоо дамжуулчихъя. За таваргал. Чүтлэн гүрлөө дөө. За хоёр дахь. За чигтээ явж байгаа 3. Хоёр дахь тамирчаа. Хоёр дахь ороогийн иргэдийн нийтийн хурлын дарга эцсийн орлоо одоо сум явуулахад бэлэн боллоо. За залбаа багийн тамирчин одоо нэлээд сайн тасгалжуулж байна да. За тэгээд өөрөөр одоо явуулж тээ. За явууллаа да ич. За жоохон мөргөө усод орж ирсэн байна да өнөөдрийн нэвтрүүлэгт маань. За эхний шидэл дээр 3 онс одоо 2 дахь шидэлт нь 2 онлоо да онцлоо. За эдний чи одоо 8 оноо авсан үзүүлэлтээр одоо 8 оноо. Баг байлаа. Багийн тамирчдыг урьж байна. Эвч 4 баг. Сумын иргэдийн нийтийн хурлын дарга амар төвшин дарга маань сум тавхад бэлэн болжээ. За. За эхний сум явлаа. 3 гомлоо. За хоёр дахь сум тавилт маань. За энэ 2-ыг онлоо да. За амар төвшин дарга маань ямар ч ясан эхний шидэлтээр 5 оноо батглаа. Дарга даваа маа ихч маань. За эхний шидэлтийн харцгаа бүгдээрээ. Супер. Хоёрлол явж байна да. Онсоо. Уучлаа 3 юм байна. За хоёр дахь шидэлт. Тэл яваад байна да. За зогсчлоо. Навлаа. За тэргүүн сарбагийн тамирчид багын ягалагч Буянбаатар хат маань эхний сумаа тавих гэж байна. за та гиснэр нь явлаа да. Бояга золбороо биш 6 руугаа яваад шүү дээ. Тий. Золбороо биш 6 руу яваад шүү. За сум сахан гарлаа да. За. За хоноо ингээ. За хоёрдугаар тамирчаа. Сумын төлөөлөгч Төмөн хэлцээгч маань. За ихэл шагааж гал явууллаа да. За ич. Камерын дутлаа да. За одоо хоёр дахь сум маань жоох эрчтэй явуул болох гээд байна да. За хараа. Манай хоёр тамирчин маань оноо авч чадсангүй дээ. За одоо шин сар багийн хоёр тамирчин маань 4 сумаа тавихаар тэгж байна. Тамирчин маань эхний сумаа тавилаа. Ичтэйхэн шиг гарлаа та өгнө. Уухай! 2 онооны. Хоёр дахь сумаа тавилаа. Гурав дахь зэглээл явж байна. Хараахан онсонгүй. За шин сар багийн дараагийн тамирчин. Нилээ нарийн арга техниктэй явууллаа да. За эхний сум амжилтгүй боллоо. Хоёр дахь сумаа тавилаа. За мөн амжилтгүй боллоо.
За ингээ шин сар баг маань нийт 2 оноо авлаа. Хөгжөөн цэнгэнт мөсний наадгаа нэвтрүүлэг маань оролцогч багуудынхаа халуун уухай төрлөгийн дор амжилттай үргэлжилж байна. За ингээ мөсөн шагаа тэмцээний маань дүн гарсан байна. Золбоо ахлагчтай мөсөн шагаа баг маань нийт 4 сум төвснээс 3-ыг нь онж 8 оноо авсан байна. Батболд ахлагчтай эвд дөрөв баг маань мөн адил 3 сумаар онж 8 оноо авсан байна. Нэмэх 2 ахлагчтай шин сар баг маань 1 сумаар онж 2 оноо авсан байна. Харин тэргүүн сар баг маань хараахан энэ удаагийн тэмцээнээс оноо авч чадаагүй байна. Ингээд нийт үзэгч та бүхэн болон оролцогчдоо дараагийнхаа тэмцээнийг танилцуулъя. Энэ тэмцээн маань Олс таталтын тэмцээн байгаа. Энэ тэмцээнд маань багийн бүх гишүүд оролцсон. Мөсөн дээр хүч чадлаа сорих юм аа. За өнөөдрийн мөсний наадгаа цэнгэн нэвтрүүлэг маань үнэхээр амжилттай сайхан явагдаж байна шүү дээ. Сэтэмтэй 17 дугаар жирны тийм ялгагч юм их шар нохоо жилийн гал халуун мэндийг нийт 10 хэрчүүдтэй дэвшүүлээ. Тэгээд манай иргэдийн урлын төлөөлөгч нар, багийн иргэдийн нийтийн урлын дарга нар маань энэ тэмцээнд оролцоод бас сайхан болж байна. За өнөөдрийн тэмцээн маань маш амжилттай сайхан болж байна. Багууд маань 4 баг болж өрсөлдөөд тэмцээн оролцоо маань яг эд дундаа эд бас өрсөлдөөнтэйгээр явагдаж байна. Тэгээд өнөөдрийн бас баг болгон маань амжилттай оролцож эрвийхээр төрөө байрны төлөө өрсөлдөхийг хичээж байна. Тэгээ өнгөрсөн жил бас биднээсэд амжилт бүтээл дүүрэн сайхан жил болж өндөрлөлөө. За 12 иргэдийн төлөөлөгчдийн хурал төлөөлөгчд маань 290 жилийнхээ бас амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ. Тэгээд бас мөн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн чиглэлээр бас олон ажлуудыг хийж бас ард иргэддээ нийт өгөөчтэй шийдвэрүүдийг гаргаж ажилласан гэж үзэж байна. Тэгээд одоо нийт төлөөлөгч нартаа энд хүрэлцэн ирж амжаагүй байгаа төлөөлөгч нартаа бүгдээрэнд нь одоо мөн 10 хэрийнхээ нийт иргэдэд сар шиндээ сайхан шинэлээрэ гэж хүсэн өрөөё. Хөгжөөн цэнгэнт мөсний наадгаа нэвтрүүлгийн маань Олс таталтын тэмцээн эхэлж байна. За ингээ Олс таталтын ерөнхий дүрэн болон арга техникийн талаар хуваалцсан шүү дээ. Тэгэхээр яг одоо мөсний наадгаа тэмцээний маань Олс таталтын тэмцээн болж байна. Тэгэхээр Олс таталтын тэмцээн бол яг одоо мөсөн дээр газар дээр болохоор бол маш их хүч шаарддаг, маш их одоо бас ор ухаан эвдүү шаарддаг. Харин мөсөн дээр болоод ирэх юм бол бас өөр эвдүү шаарддаг. Одоо багийн яг нэг ихнээсээ яаж ихэл татах уу гэдэг ч юм уу. Одоо нэг татчих юм бол баг ингээ гулгай авчдаг ч гэдэг юм уу. Нэг иймэрхүү юм л болж байгаа. Яг бид нар бол сайн мэдэхгүй ч гэсэндээ ганц нэг оролцож байхад бол ингэж харж ирсэн. Тэгэхээр бас одоо энэ чачмал явах бах. Гишүүдийн үүрэг юу багийн гишүүдийн үүрэг. За ер нь бол одоо багийн гишүүдийн үүрэг гэх юм бол одоо хамгийн ихэнд байгаа багийн гишүүл их чухал үүрэгтэй. Тэр гишүүн унахгүй, тэр гишүүн сулрахгүй байх юм бол цаад хүмүүс нь ингээд татаад яваад байдаг ч юм уу ингэдэг. За хамгийн сүүлийн гишүүн бас тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Зарим нэг нь бол хагаад хүүгчих байдлаар ингээд одоо яг хөдөлгөхгүй байдлаар ингээд байж байдаг. Зарим нэгэн гишүүн бол төсөөлийн гишүүн бол баг ингээд татаж оролцох байдлаар байдаг. Тэгээд багийн өөрийнхөө онцлог байдаг байх л гэж би хардیں۔ Тэгээд ерөөсөө энэ бол яг цэвэр багийн спорт. Тийм учраас ерөөсөө яг зэрэг гэдэг командлаад энэ дээр сайн үйлчлэлтэнтэй л гэж харагдаад байгаа юм. Тэгээ мөс гэдэг бол өөр их хэцүүлтэй. Тэгээд одоо голгон тий тэгэл эхний гишүү ойчхал юм бол тэгэл цаашаа ингээл тэр чигээр яваад өгөх магадлал нэлээд өндөртэй. Тэгэхээр одоо эхний болоо сүүлийн гишүү хоёр л маш том оролцоотой орцсон юм болоо гэж хараад байгаа шүү дээ. За ингээ мөсний наадгаа нэвтрүүлгийн маань Олс таталтын тэмцээнийг эвд дөрөв болон шин сар багийн тамирчид маань хөрсөлдөх гэж байна. Тэгэхээр одоо мөсний Олс таталтын тэмцээн болохоор бас яг сайн анзаарах юм бол их амархан өндөрлөд байх шиг харагддаг. Ямар ч хэсэг харж бай. Одоо яг шүүгчийн голд барьж байгаа энэ улаан энэ одоо унжуурга байгаа. Энэ унжуурга маань энэ тал дээр байгаа. Одоо бас нэг зураг татсан байгаа. Энэ унжуургыг давхал юм бол тэгээд давгцсан баг нь за одоо ингэ явчлаа. За энэ баг за тэр одоо ингэ ялагдчихлаа. За тэгээд иймэрхүү байдлаар ингэ тэмцээ их хурдан өндөрлөдөг байгаамаа. За яага ялагдсан аа. Яг гутлаад авчихлаа. Тэглээ. Ер нь бол гэнч одоо юу аагүй шууд л яваад ирлээ шүү дээ. Энийг болоо дахимаар байна уу ерөөс. Итгэлтэй байсан чи ерөөс. Тий 1 2 3 аагүй шууд л яваад ирлээ.
За 1 2 3-гийн эхлэе шүү. За тоолдоо. 1 2 3 За ас хэмжээний 3 дугаар байрын төлөө шин сар болон тэргүүн сар. Ой надад бэлэг өгөөр хийчихээ. Яхаа. 3 дугаар байрын. Оо нөгөө. За одоо тэргүүн байрын төлөө мөсөн чагаа болон За баруудлах билнэ үү? Зүүдлэх билнэ үү? За багууд анхаар 1 2 3 даваа нам юм болоо. Хөгжөөн цэнгээд мөсний наадгаа нэвтрүүлэг маань амжилт өөрөө үргэлжилж байна. Одоо ингээс олс таталтын тэмцээн маань сая өндөрлөж дүнгээ гаргасан байна. Тусгай бэлтгэсэн талбай дээр олс татах, мөсөн дээр олс татахын ялгаа хэдий их ч гэсэндээ авхаал самба багийн эв нэгдлэрээ мөсөн шагаа баг маань тэргүүлж 5 оноо авсан байна. 2 дугаар байрт Батуул тахлагчтай эвд дүр баг маань орж 4 оноо авсан байна. 3 дугаар байранд Буян Бадрах ахлагчтай тэргүүн сар баг маань орж 3 оноо авсан байна. Шин сар баг маань хэдий энэ тэмцээнд амжилт гаргаж чадаагүй ч гэсэн нэвтрүүлгийн зүгээс хөдөлмөр бүтээлийг нь үнэлээд 2 оноо өгсөн байна. За та сайхан урдж гэнэ үү? Сар шинийн мэнд хүргэе. За телевиз цэнхэр дэлгэцээ үзэн сууга нийт хөвөрөнгөчүүдтэй сар шинийн мэнд хүргэе. Сайхан урдж байна. 2016 оны сонгуулиар аль тойргоос нэрдэх шиг тойрогтой өнгөрсөн жил ямар ажлыг хийж байна? За би 12 сумын 4-р угуй үлзийтэй 4-р угаас 12 сумын иргэдийн төлөөлөгчтэй уралд сонгогдсон байгаа. Тэгээ сонгогдсноос хойш иргэдтэйгээ бас хойр ажиллах юмсан гэж бодож ажилладаг. Тэгээд өнгөрсөн жилийн хугацаанд бол биднээс 12 сумаас 3 төлөөлөгч мөн 12 сумын аймгийн төлөөлөгчтэйгээ хамтраад бид гэр оронгүй өрхөө гэржүүлэх, за дээрээс нь бичиг баримтгүй иргэдийг бичиг баримттай болгох, за мөн тусалцаа хэрэгцээ дэмжлэг хэрэгтэй байгаа өрхөд хурж ажиллахын талаар биднээс гол анхаарлаа хандуулж байгаа да. Өнөөдөр болж байгаа мөсний наадгаа тэмцээний багийн ахлагчдаар явж байгаа шүү дээ. Багтаа ямар үр чиглэлтэй ажиллаж байна? За багтаа ямар ч байсан бидэд бол эхний тэмцээнүүд нь жоохон таарах оролцсон. Сүүл рүүгээ манай баг явн чангарч байгаа. Саяны тэмцээн 1-р ойронд орлоо. Одоо тэгээд дараагийн нэг тэмцээн байна. Манай баг явн чангарч байгаа. Тэгээд бидэд бол их л мэрийгээ чармааж байгаа. Тэгээд үндэ эхний тэмцээнүүд нь жоохон дуршлаг тутаа жоохон тааруу оролцсон. Одоо бас цаашдаа бол амжилттайсаа оролцох гэж бодож байна. За золбоо ахлагчтай байгаа их хүчтэй өрсөлдөгчтэй байх шиг байна. Дандаа 1-2-1-2 ороод байгаа шиг байна. Бидний хувьд бол одоо багуудаа шудраг сайхан өрсөлдөё гэж хэлмээр байна. 12 сумын 6 дугаар багийн засаг дараа Төмөн үлзийтэй уулзаад байна. За та цар шиндээ сайхан шинж гэнэ үү? Сайхан урдж гэнэ үү? Сайхан шинж гэнэ үү? Сайхан урдж гэнэ үү? Өнгөрсөн дахиад жилд 6 дугаар багийн ололт амжилтын талаар та товчхон дурдвал. За нийт цэнхэр дэлгэцээ үзэн суугаа Өвөр хангай аймгийн 12 сумын ард иргэдтэй болон их уулын ягаан толгойн 6 дугаар багийн ард иргэдтэй сар шиний мэндийг төвшүүлээ. Ингээ 2017 он бол 6 дугаар багийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд байсан. Манай багийн хувьд бол ажил үйлсээрээ бусд багуудаа мандалж тэргүүний баг болж шалгарсан, хамт олон болж шалгарсан байгаа. Сар шинийн сайхан баяр болж байна шүү дээ. Таныг сар шинийн баяр гэхээр танд хамгийн түрүүнд орж ирдэг дурсамжаасаа уулзаж байна. За сар шинийн баяр бол хүүхэд насндаа бол ерөөсөө нөгөө ангийнхаа хүүхдүүдтэй айлуудаар орох, найз нөхдөөхөөр орох. Тэг айл хэсгэл бэлэг айлаас нөгөө бэлэг авах их гоё юмсан да.
Тий. Тэмцээнд оролцож байгаа сэтгэлээс аль За. хүчтэй өрсөлдөгч вэ? За ер нь багууд бол энэ тэнцвүүхэн өрсөлдөж байна. Хамгийн гол нь нөгөө мөсөн дээр тэмцээн уралдаан байна. Зохион байгуулагч байгаа болохоор нэлээ их авхаалж самбаа шаардагдсан тийм уралдаан тэмцээн болж байна. Тэмцээний хувьд гагвай дажгүй бид нар бүгдээрээ л ер нь өрсөлдөөнтэй явагдаж байна да. За танд амжилт хүсье. За баярлалаа. За. 17 дугаар жарны шар нохой жилийн сар шинийн баяр зориулан хастлэгээс бэлтгэн хүргэж байгаа хөгжөөн цэцэнгэнд мөсний наадгаа нэвтрүүлгийнхаа дараагийн тэмцээнийг танилцуулж байна. Энэ тэмцээн маань буйха тэмцээн байгаа. Яах вэ гэхээр эхний тамирчин маань 1-р цэгээс хөлөндөө шуудаа агуулад бөмбөг бариад дэгдэн 2-р цэгт очиж багийн 2 эмэгтэй тамирчид бөмбөгийг авч чих хэвээр байгаа. Түүнээс 2 тамирчин маань бөмбөгөө аваад нуруундаа хавчуулан 3-р тамирчин дээр аваачих хэвээр байгаа. 3-р цэгээс харин тамирчин маань аваадсан бөмбөгийг 10 удаа тойроод 4-р цэг буюу барайнд ирэх хэвээр байгаа. Энэхүү тэмцээний даалгаврын оноог хугацаагаар хэмжин оноог өгөх юм а. Энэ удаагийн буйха тэмцээнийг маань F4 баг эхлүүлэх болно. Буйха тэмцээний маань салхийг хагалахаар F4 багийн гишүүн маань ирсэн байна. За энэ тэмцээнийг яаж гүйцэтгэх гэж бодож байна? За ямар ч байсан тэр хүрнэ. За амжилт хүсье тань. Тий. Богийн хугацаанд л хүрэхийг хичээж. За баярлалаа. Амжилт хүсье. Анхаар цаг явлаа. За эхний тамирчин маань маш амжилттай явж байна. За 25 секундэд 2 эмэгтэй тамирчин дээр очлоо. 2 эмэгтэй тамирчин маань бас амжилттай явж байна. За 3 дугаар цэг дээр тамирчин маань аваадсан бөмбөгийг 10 удаа тойрох хэрэгтэй байгаа. Бөмбөгөө заавал цэг дээрээс нь авч тавих хэрэгтэй байгаа. Ингээ бөмбөгөө алдаад ивэл тамирчид маань цаг алдаад байгаа гэсэн үг юм аа. За 1 2 3 4 5 6 7 8 9 за сүүлийн тойрог тамирчин маань бөмбөгөө авах ёстой байгаа. За буйха тэмцээний маань 2 дугаар багийн тамирчин бэлэн болсон байна. За түрүүний өмнөх багийн тамирчнаас харахад ер нь та яаж явмаар вэ? Тэгэл өвсөрж байгаа л өчөндөө. За бөмбөгөө яагаад өрсөлж юу? Амар юм уу гээл ойрчлоо. За танд амжилт хүсье. За баярлалаа. За анхаар цаг явлаа. За тамирчин маань нэлээд хурдтай явна, сайн явж байна. За 2 эмэгтэй тамирчин руугаа амжилттай хүрж байна. За эмэгтэй тамирчин дээр 2 секунд 20 секундэд очлоо. За 3 дугаар цэгийн тамирчин маань бөмбөгөө алдсан тохиолдолд алдсан газраасаа эргүүлж явах хэрэгтэй байгаа. За тойрлоо. Нэгдэх тойрог 2 3 4 5 6 за толгой нь эргэж байгаа хэлтэй 8 9 за сүүлийн тойрог 9 нэг тойрог дутуу байгаа. За нэвтрүүлэг маань амжилттай үргэлжилж байна. За дараагийн багийн тамирчин маань даалгавраа яаж гүйцэтгэх гэж бодож байна? Гол нь хурдан байх шүү дээ. Цаг хугацаа баримжуулж байгаа. Тэгээ ер нь бөмбөгөө алдахгүй байх нь чухал юм шиг байна. Тэгээд бөмбөгөө алдахгүй л одоо хичээл гэж бодож байна. За амжилт хүсье. За баярлалаа. Гол нь дэгдэж явна шүү дээ. За. За анхаар цаг явлаа. За бүсэлтээ унтлаа.
бусад тамирчлаа бодвол хол өсөрч байна. За бохирын дээр унаачихлаа. За хоёр тамирчин маань бөмбөгөө аваад 3 дахь цэг рүү явж байна. За 3 дахь тамирчин дээр ирлээ. 1 2 3 4 5 нилээ мэрэлттэй эргэж байна. 7 дахь тариг 8 хардж байна. 9 За нилээн толгойд ирсэн багтай байна. Бороо зөврөө яваад байна унчихлаа. Цаг явж байгаа гэдгийг харах хэрэгтэй. За баранда ирлээ. За даатгар гэрээ. Боёл тийм шивч. Толгой нилээ ирэх. Толгой ирэх чи. Тэлээ. Амган толгойтой их гэж. Үзэж чадлаа. За баярлаа. За буйха тэмцээнийг маань үргэлжлүүлэхээр мөнгөн шагаа багийн ахлагч золбоо ирсэн байна. За энэхүү тэмцээнийг яаж гүйцэтгэе гэж бодож байна? За энэхүү тэмцээний дэгцээр гал очиндоо. Оччихгүй л очно гэдэгтээ итгэлтэй байна. За хугацаанд би гайгүй амжилттай түргэн гүйцэтгэх байхаа гэж өөртөө итгэлтэй байна. За багийнхандаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За. За. Анхаар цаг явлаа. За золбоо маань унлаа. За багуудад. За нэлээд хурдтай явж байна. За хоёр эмэгтэй гишүүндээ бөмбөгөө авч төглөө. Хоёр эмэгтэй гишүүн маань бөмбөгөө нуруунд авчихлаа. 3 дугаар цэг дээр авчихсан байгаа. За багийн гишүүд маань нэлээд хурдтай хийхийг зориод авах шиг байна. За багийн гишүүн маань 1 дахь тойргоо 2 дахь тойрог 3 дахь тойрог 4 дахь тойрог 5 6 7 Тэ удаан тойрж байна. 8 9 10 За. Нилээн толгойн ирсэн шинжтэй байна. За баранд 1 минут 19 секундэд гүйцэтгсэн байна бүхэ даалгавраа. За даалгаврыг гүйцэтгэхэд ямар байна? Сэтгэлээсээ хуваалцаач. Гэхдээ бас эвгүй юм. Би өөрөө өөрөө жоо удаан ирсэн л дээ. Толгой иргэхэд бол хасныг бодоход таны төсөөлж ирсэн үү? Гайгүй шүү. За дараагийн тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. За. Хастлвизийн уран бүтээлчдээс бэлтгэн хүргэж байгаа мөсний наадгай цэнгэн нэвтрүүлгийн маань буйха тэмцээн амжилттай олж өнгөрлөө. Буйха тэмцээнийхаа нэгдсэн дүг танилцуулъя. Буян Бадрах ахлагчтай Тэргүүн Сарбаг маань минут 10 секундэд гүйцэтгэж 5 оноо авсан байна. Золбоо ахлагчтай Мөсөн Шагаабаг маань минут 19 секундэд даалгавраа гүйцэтгэж 4 оноог багтаа авлаа. Нэмэх хоёр ахлагчтай Шин Сарбаг минут 27 секундэд даалгавраа гүйцэтгэж 3 оноо авсан байна. Батбол даглагчтай Эвт Дөрөв баг маань минут 35 секундэд даалгавраа гүйцэтгэж багтаа 2 оноог авсан байна. Сайхан шилж байна. Сайхан аварчж байна уу? Сайхан шилж байна. Өнгөрөгч дахиад жилдээ танай 3 дугаар баг маань ямар ололт амжилттай ажиллав? Өнгөрөгч дахиад жил манай 3 дугаар багийн хувьд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Ажлын амжилттай багаараа
3 дугаар байранд чалгагдсан дүнтэй үр дүнгийн гэрээний биелэлтээрээ мөн олонний шинийг сэтсэн, санаачилсан бас шинэ баг хамт олон бүрдэж ажилласан сайхан жил болж өнгөрсөн. Хастлизээс бэлтгэн хүргэж байгаа мөсний наадгаа нэвтрүүлэг маань дамжуулаад та багийнхаа иргэдэд цаашлаад 10 ихэр сумынхаа иргэдэд мэдчилгээд байна. За мөсний наадгаа тэмцээнд оролцоод өнөөдөр маш сайхан байна. Цэвэр агаарт гараад тэгээд нийт багийнхаа дэлгэхийн 3 дугаар багийнхаа ард иргэдэд болон 10 их хэрчүүдтэй үр хангаачуудаа та бүхэндээ сар шиндээ сайхан шинлээрээ сайхан шинэлхийн үлзийтэй өрөөлөг өргөн зөвшөөлье. За мөсний наадгаа сэнгээд нэвтрүүлэг маань үнэхээр амжилттай сайхан үргэлжилж байна шүү дээ. Тань сэтгэлдээ болцгоо тэмцээнд оролцож байгаа. За өнөөдрийн тэмцээн сайхан болж байна. Жохон жавартай сайхан өдөр байна. Жавартайч гэсэн одоо бидний тэмцээн уралдаан бол хөгжилтэй сайхан болж байна. Сар шинийн баяр болж шүү дээ. Та багийнхандаа хандаад нийт монголчуудаа хандаад сар шинийн мэдлэгээ төвшөлтгөө. За баярлалаа. За би энэ 12-ийн 5 дугаар багийн иргэдийн нийтийн хурлын дарга Авир мэд гэдэг хүн байгаа юм. Ингээд 5 дугаар багийнхан болон 10 хэрчүүдтэй шинэ оны шинэ сарын мэдчилгээ дэвшүүлье. За баярлалаа та сар шиндээ сайхан шинлээрээ. За сар шиндээ сайхан шинлээрээ. За сайхан шинэлж байна уу? Сайхан хаварж байна уу? Сайхан шинэлж байна, сайхан хаварж байна уу? Сайхан. Өнөөдрийн тэмцээнд оролцож байгаа сэтгэлдлээсээ хаалцахгүй юу? За 12 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо төлөөлөгчтэй ингээд мөсний наадгааг энэ сайхан тэмцээний зохион байгуулж байна. Тэгээд энэ тэмцээнд одоо баг хамт олноороо оролцоод амжилттай сайхан оролцож чадаа бас туйл их баяртай байна. Та ноёны 10 дугаар багийн засаг дарга шүү дээ. Ноёны 10 дугаар баг маань өнгөрөх чамдаа ямар амжилттай байж тээ? За манай ноёны 10 дугаар баг нь бол маш их амжилттай. Зорилт жилийн хүрээнд бол одоо урлаг спортын наадмаараа бол 12 сумд 3 дугаар байранд орсон ийм амжилт гаргаж оролцсон байгаа. Зорилт жил гэдэг маань бол тухайн жилийн одоо маш их хамгийн том ажил байдаг тийм ээ. Тэр хүрээнд бол одоо 3 дугаар байранд бол орсон байгаа. Сайхан шинэ сар гарч байна. Багийнхандаа хандаад цаашлаад монголчуудаа хандаад сар шинийн мэдлэгээ төвшүүлье. За тэгээд тэглэв яг энэ уламжлалт сайхан баяр цагаан сарын баяраар одоо энэ их сайхан тэмцээний зохион байгуулж байгаа бол туйл их баяртай байна. Тэгээд Монгол түмэндээ болон тэр дундаа Өвөрхангай аймгийн 12 сумын ноёны 10 дугааргийн зон олондоо бол зон олонд одоо сар шиндээ сайхан шинлээрээ гэд хотлорноороо сайхан шинлээрээ сар шинийн мэдлэгийг өргөн зөвшөөлж байна. За баярлалаа та сайхан шинлээрээ. За баярлалаа. Сар шинийн баяр зориулан 10 ихэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран бэлтгэж байгаа мөсний наадгаа нэвтрүүлгийн маань дараагийн тэмцээн эхлэхэд бэлэн боллоо. Энэ тэмцээн маань коньки гаргуулах тэмцээн байгаа. Баг бүт тас бүрээс нэг тамирчин оролцож хугацаагаар хэмжин оноо өгөх юм байгаамаа. Тэмцээнийг маань эхлүүлэхээр Эвт 4 болон Шин сар багийн тамирчид маань ирсэн байна. За Шин сар багийн тамирчин маань хэдэн жил коньки 10 жил байхдаа л коньки гаргуулж ирсэн гэсэн сүүлд нь ойрд гулгасангүй. Аль нутгийн хүн бэ? Гол өстэй. Говийн хүн дээ. Говийн хүмүүс жоохон гол байдаг шүү. Тий. Голс. 10 жил байхдаа л нөгөө юуны заалан дээрээс гулгаж ирсэн да. Каток дээр тий. За танд амжилт хүсье. За баярлалаа. За F4 багийн гишүүний маань хувьд хизээнээс эхэлж коньки гаргуулж ирсэн бэ? За ер нь хүүхэд байхдаа дэлгэргийн хүмүүсэн дээр бас ганц нэг гулгаж байсан. Тэрнээс нэг айхтар амжилт гаргаж байгаагүй. 12 сум юу? Тий, 12 сум онгоо. Сар шинийн сайхан баяр болж шүү дээ. Сар шинийн баяр гэхээр өөртөө хамгийн түрүүнд бодогдож байгаа дурсамжаасаа уулзсан. За сар шинийн баярыг гэхээр ах トゥ төрөл садантайгаа уулзч баярладаг. Энэ бол маш их сайхан байдаг. Жилд уулзаагүй хүмүүстэйгээ орж уулзаж ороогүй алуудаараа орж ингээд ах トゥ нартайгаа сайхан танилцах тийм боломж гардаг гэж боддог. За танд амжилт хүсье. За баярлалаа. За конькигаар уралдах тэмцээний маань салхийг хагалж Шин сар болон Эвт 4 багийн 2 тамирчин маань явж эхэллээ. Эвт 4 багийн тамирчин маань унаад эхэлж байна. Шин сар багийн тамирчин бол нэлээд амжилттай явж байна. Эвт 4 багийн тамирчнаас хол тасарч байна. Эвт 4 багийн тамирчин маань яваад л Шин сар багийн тамирчин маань бол нэлээд амжилттай говийн хүн гэсэн хэвтэж За энэ машины тойроо буцаа байранд орох хэрэгтэй байгаа. Эвт 4 багийн тамирчин маань барыг конькийн дээрээ гүүгээд байна уу яагаад вэ?
Шинэ сар багийн тамирчин бол хол тасархаа явж байна. Унчглаа. Ахаад унчглаа. F4 багийн тамирчин маань гүйцэж ирэхэд ойрхон байна да. Гэвчээг унчглаа. Уралдааныхаа ахийн амжилттай байсан бол бариа руугаа явах замдаа 2 ч удаа унлаа. Гэтэ хамт уралдсан F4 багийн гишүүнээс хол тасархаа төрүүлж бариандаа орж ирлээ. F4 багийн тамирчин маань хугацаагаар хэмжигдэж байгаа учраас заавал бариандаа орж ирэх хэрэгтэй байгаа. За бариандаа унан тусаа орж ирлээ. Канкиг аргуулгах тэмцээнд маань тэргүүн сар болон мөсөн шагаа багийн тамирчид маань гараанаас амжилттай гарлаа. Тэргүүн сар багийн тамирчин маань унлаа. Дахиад ч унчглаа. Мөсөн шагаа багийн ахлагч золбоо маань харин тун амжилттай явж байна. Сар шинийн байр зориулан бэлтгэж байгаа мөсөн наадгаа тэмцээний маань хамгийн сүүлийн тэмцээн болгох канкиг аргуулгах тэмцээн амжилттай үргэлжиж байна. Хоёр тамирчин маань хоорондоо нэлээд ойрхон явж байна. Тэргүүн сар багийн тамирчин маань гүйцэд ирлээ. За төрүүлээс хаадаа тойрж байна. За мөсөн шагаа багийн тамирчин маань барианаас төрүүлж гарсан боловч одоо нэлээд цуцсан шинжтэй харагдаж байна. Шинжтэй. За тэргүүн сар багийн тамирчин маань унчих гэдэл явна. Хоёр тамирчин маань тун ойрхон явж байна. За шинэ сар багийн тамирчин мөсөн шагаа багийн тамирчин маань унчглаа. Нилээ ядарсан шинжтэй харагдаж байна. Тэргүүн сар багийн тамирчин маань ч гэсэн унчглаа. Дахиад унчглаа хөдөлж амжаагүй байдлаа. Хоёр тамирчин маа зэрэгцэж унсаар байгаа. За мөсөн шагаа багийн ахлагч золбоо маань төрүүлж ирээл унчих юм. За хоёр тамирчны маань дэмжсэн багийн гишүүд уухай дүүрэн хүлээж авч байна. За бариан дээр унаад золбоо багийн тамирчин мөсөн шагаа багийн За яг нэлээд хатаа ундаа шүү дээ. Харин тэгтээ. Би гар гургаг үлдчихэж байна. Оюутан байх үедээ. Голож ирсэн юм байна. Одоо нэг 10 жил болчихжээ. Аль нутгийн хүн бэ? Гол өстэй. Би яг 12 яваад. 12 төрж ирсэн. Оюутан байхдаа бас Батакан дээр ганц нэг голож ирсэн л та. За баярлалаа. За унсаар яваад ямар ч байсан төрүүллээ. За өндөр. Канки хөдөлгөлгөө 18 жил болжээ. 2000 оноос хойш энийг хөлдөө өгсөнгүй. Би зүгээр какс дээр явж чаддгүй. Нариугаар бол яг амттайхал үүдээ. Каксыг бол үнэндээ хөлгөлж үзээгүй болох хэцүү юм байна. Уршаа хашаа ойчих гээд. Нариуг бол мундаг л да. Яг уралдааных чинь бол нариуг гэдэг юм аа. Танай баг нэлээд амжилттай явж шүү дээ. Хандаж юу гэж хэлээ. За. Тэгээ манайхыг дэлхийн төлөө та нар хичээгээрэй. Манайх чирүүн баг шүү дээ гэж та бүхэндээ сануулъя да. За сайхан шинж байна уу? Сайхан хаваржиж байна уу? Сайхан авсгаж байна уу? Бүгдэнд бас сар шинийн мэдээг төшүүлье. Тэгээд ноёноор авгуулсан ноён багийнхаа нийт иргэдтэй одоо 12 сумынхаа иргэдийн урдын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хавьяасан бас одоо ирж буй шороо нохой жилийн гал халуун мэндийг бас өргөн төшүүлье. Тэгээд өнгөрч буй одоо 2017 он болон одоо өнгөрч буй гал дахиад жилд маань одоо манай ноён багийн маань одоо ард иргэд бас одоо их амжилт бүтээлээр дүүрэн он жил байлаа. За тухайлах юм бол өнгөрч байгаа одоо 2017 он болоод гал дахиад жил маань одоо бас Өөрөнгөө аймгаас одоо Ахмадаа дээлэх жил болгон зорилт жил болгон зарласан. За энэ жилийн хүрээнд манай ахмадууд маань одоо аймаг орнотхоо зарласан уралдаан тэмцээнд амжилтаа орцож одоо багийн дүнгээрээ
одоо аймгийн хэмжээнд 3 дугаар байранд орж бас ийм өндөр хэмжлэг үзүүлж манай ахмадууд маань бас идэвхтэй зүтгэлтэй сайхан оролцоосон байгаа маа. За мөн одоо өнгөрч байгаа онд маань бас аймаг орон нутагт маань одоо 12 охт үүсгэн байгуулагдсан 290 жилийн ой тохиосон байгаа. За энэ ойн хүрээнд маань одоо аймаг орон нутаг маань өнгө үзэмжлэлийн засгуудаас бас манай одоо багт маань одоо бас одоо гэрэл маань нэмэгдсэн 20 гаруй гэрлэр бас гэрлээ нэмэж одоо багийнхаа бас иргэдийн аюулгүй одоо тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж иймэрхүү байдлаар ажилласан байгаа маа. За тэгээд ирж байгаа одоо шорон нохой жилдээ илүү их амжилт бүтээлтэй байгаараа. За илүү их амжилт бүтээлээр бас оноо одоо огтж оноо бас үдээрээ. За мөн одоо бас илүү их амжилт бүтээлийг багийн иргэд маань гаргаж хөдөлмөр бүтээлээр дүүрэн амжилт болоорой гэж хүсэн ирэж байна. Ингээд энэхүү одоо хас төлөвлөлт зохион байгуулж байгаа Мөсний надгаа хэмэх тэмцээн орлоонд манай 12 сувын эрдийн урлагийн төлөөлөгчд за тэр дэндээ манай одоо Мөсөн шагаа баг маань бас амжилттай оролцлоо. Тэгээд нэвтрүүлэгт бүгдэнд амжилттай оролцсон бүх багуудаа баярлаа. Бүх 12 хэржүүдтэй баярлаа. Бүгдээрээ ирж буй шорон одоо нохой жилдээ илгээрийн хамгаалан, төрлөөр төвшин хамгаалан, сар шиндэн сайхан шинлээрэ гэж хүсэн өрөөё. Оролцогчдийнхоо инээдхөөр уухайн төрлөгдөр амжилттай үргэлжилж байгаа Мөсний наадгай тэмцээнийхээ канкегаар гаргуулсан төрлийн даалгаврын оноог танилцуулъя. Нэмэх 2 ахлагчтай Шин сар баг маань минут 37 секундэд барианда ирж багтаа 5 оноог авсан байна. Батболд ахлагчтай Эвт 4 баг маань минут 49 секундэд барианда орж ирж 4 оноог багтаа авсан байна. Золбоо ахлагчтай Мөсөн шагаа баг маань минут 58 секундэд барианда ирж 3 оноог багтаа авлаа. Боён Бадрах ахлагчтай Тэргүүн сар баг маань 2 минут 5 секундэд барианда орж ирж 2 оноог багтаа авлаа. Хоёлаа яриагаа Аршаантын 8 дугаар багийн талаар үргэлжлүүлэе гэж бодож байна. Аршаантын 8 дугаар баг маань бусад багуудаас ялгарх онцлогийн талаар та ярив. Өлөр одож буй дахиад жилдээ амжилт бүтээл хариунтай их сайхан жил болж өнгөрлөө. Тэгээ одоо түрүү жил маань ахмадын дэмжих зорилт жилийн хүрээнд багаасаа болон одоо сум орон нутгаас зохион байгуулж байгаа бүхэл арга хэмжээнд маш амжилттай сайхан оролцсон. Тэгээд одоо багийнхаа ахмадууд маань их хвчлэн одоо багаан төлөөж уралцаан тэмцээнд амжилттай орсон. Нийт одоо хөтлөөсөр харан суугаа ахмадуудаа та бүхэндээ маш их баярлалаа шүү гэж хэлмээр байна. Мөн цэгэр дэлгэцээрээ дамжуулаад нийт ард түмэндээ сар шинийн сайн амжилтгээ төвшүүлээ. За баярлалаа. Юуны өмнө хас телевизээр хамт олондоо маш их баярлалаа. Өнөөдөр сайхан нэвтрүүлэг хийж бид бүгдийг салхинд гаргаж бас хөгжөөнтэй уралдаантай тэмцээн зохион байгуулж байгаа танаа хамтланд одоо ажлын өндөр амжилт хүсээд одоо телевизээр үзэн суугаа 12-чууд болон тэр дундаа Аршаантын 8 дугаар багийнхаа нийт арга тэрэгтэй шорон онцлогтой нохой жилдээ сар сүндээ сайхан шинэлээд одоо илгээр их амлан төрлөөрөө төвшин амгалан байхын хилцээтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. Хоёлаа яриагаа танаа 11 дугаар багийн ололт амжилтын талаар ярих гэж. За тийм ээ, манай Хүүстэл 11 дугаар баг маань 2014 онд байгуулсан цагаас хойш өнөөдөр 4 дахь жилдээ болж байна. Тэгээд Хүүстэл 11 дугаар баг маань өнгөрсөн гал дахиад жилдээ одоо амжилт бүтээлээр ариун сайхан жил байлаа. Нийт багийнхандаа ард иргэдтэй сар шинийн мэдлэгээ төвшүүлээ. За тийм ээ. Хүүстэл 11 дугаар багийнхан болон 12 хэрчүүдтэй нийт ард иргэдтэй ирж байгаа шорон нохой жилдээ илгээр анги хамгаалалтын төрлөөрөө төвчин сайхан байхын үлзий дэмбэлтэй сайхан өрөөлөгийг өдөөдөн өргөн дэвшүүлье. За баярлалаа. Та сар шиндээ сайхан шилээрээ шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. За баярлалаа. Танай телевизийн хамт олон ч гэсэн сар шиндээ сайхан шинлээрээ ажлын өндөр амжилтыг хүсье өрөөё. 17 дугаар жарны шар нохой жилийн сар шинийн байр зориулан хас телевизийн уран бүтээлчдээс бэлтгэн хүргэж байгаа Мөсний наадгай цэнгэн нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Цэнгэн нэвтрүүлгийнхаа төгсгөлд нийт оролцсон багуудынхаа нийлбэр оноог танилцуулъя. Хөгжөөн цэнгэнт Мөсний наадгай нэвтрүүлгийн маань 4-р байрт Буян Бадрах ахлагчтай Тэргэл сар баг 12 оноо авсан байна. Цэнгэн нэвтрүүлгийн маань 3-р байр нь нэмэх 2 ахлагчтай Шин сар баг 17 оноо авч 17 оноо авсан байна. Цэнгэн нэвтрүүлгийн маань дэд байранд 23 оноогоор Батболд ахлагчтай Эвт 4 баг шалгарчээ.
сар шинийн баярт зориулан бэлтгэж байгаа хөгжөөн цэнгэнд мөсний наадгай нэвтрүүлгийн маань энэ удаагийн ялагчаар 25 оноогоор золбоо ахлагчтай мөсөн шагаа багийнхан шалгарсан байна. Баяр хүргэе. Нийт оролцсон баг тамирчид болон цэнхэр дэлгэцээ үзэн суугаа үзэгч та бүхэндээ сар шиндээ сайхан шинж, илгээрээ инх амгалан, төрлөөрөө дэвшин амгалан, ад жаргал, эрүүл инх байхыг хүсэн өрөөж байна.